Сайн байцгаана уу? Өнөөдөр та бүхэндээ ертөнцийн 12% гэж юу болох, өдөр тутамд хэрхэн ашиглах, амьдралдаа хэрхэн эерэг өөрчлөлт авчрахыг тайлбарлах болно. Ингээд эхэлцгээе. Та бодож үзсэн үү? Хүн өөрийн бодол мэдрэмжээрээ юу ч татаж чаддаг. Жишээ нь та үргэлж сөрөг бодолтой байвал стресс, асуудал үргэлж урдтан гарч ирнэ. Харин эерэг бодолтой байвал боломжууд урьсан орж ирдэг. Энэ бол татах хүчний хуулийн жишээ юм. Өнөөдөр та бүхэнд хамгийн түгээмэл хүлээн зөвшөөрөгдсөн ертөнцийн 12 хуулийг энгийнээр тайлбарлах гэж байна. Хэрэв та Matrix киног үзсэн бол уг кинонд энэхүү татах хүч бидний амьдралд хэрхэн нөлөөлж байгааг харуулахыг зорьсон байдаг. Тэгвэл ертөнцийн 12 татах хүчний тухай хууль гэж юу болох, Matrix кинотой хэрхэн холбогдож байгаа талаарх мэдээллийг та бүхэнд хүргэх болно. Татах хүчний тухай ертөнцийн 12 хууль гэдэг ойлголт бол сүнслэг, энерги, татах хүчний тухай үзэл баримтлалуудын багц ойлголт юм. Эдгээр нь шинжлэх ухааны албан ёсны хууль биш, харин хүмүүс амьдралдаа ухаарал, өөрчлөлт, татах хүч бий болгоход ашигладаг сэтгэл зүй, сүнслэг зарчмууд гэж ойлгож болно. Нэгдүгээрт бүх нийтийн хууль. Бид бүгд нэгэн энергиээр холбогдсон. Бусдад хийсэн бүх зүйл өөрт нөлөөлдөг. Энэ хууль нь ертөнцийн дэх бүх зүйл хоорондоо холбоотой гэдгийг илэрхийлдэг. Чи юу бодсноос эхлээд хийсэн жижигхэн үйлдэл хүртэл бусдын энергид, дэлхийн энерги, тэр бүхэл орчлонгийн энергид нөлөөлдөг гэсэн санаа. Өөрөөр хэлбэл би ганцаараа биш, би бүхний нэг хэсэг. Жишээ нь чи өглөө сайхан нэмсэглэж нэг хүнд мэдлэлээ гэж бодъё. Тэр хүн сэтгэл нь өөдрөг болж дараагийн хүнтэй сайхан харьцана. Энэ нь эргээд олон хүнд нөлөөлж том энергийн давалгааг үүсгэнэ. Энэ бол Oneless-ийн бодит жишээ. Matrix кинонд Matrix хүн болгон системийн нэг хэсэг. Neo бол бодит холбоосыг олж хардаг. Өөрийгөө бусдаас тусдаа гэж бодох үедээ хүмүүс системд баригдсан байдаг. Харин холбоотой гэдгээ ойлгохоор хүчнийл гарч эхэлдэг. Энэ нь Divine Oneness буюу бүх нийтийн хуулийн санаатай 100% нийцдэг байна. Хоёрдугаарт чичиргээний хууль. Энэ хууль нь ертөнцийн бүх зүйл тасралтгүй хөдөлгөөнд давтамжтай чичирч байдаг гэх санааг хэлдэг. Юу ч тогтоонд хөдөлгөөнгүй байдаггүй, бодол мэдрэмж үг, бие, энерги үүд янз бүрийн давтамжаар чичирдэг. Товчхондоо чиний бодол мэдрэмж ямар давтамжтай байна, тэрнтэй адилхан зүйлс амьдрал руу татагддаг байна. Чичиргээний хэмжээг тайлбарлавал өндөр чичиргээ хайр, баяр баясгалан, урам зориг, өөдрөг бодол, бага чичиргээ айдас, уур гуйныг стресстэй байгааг хэмждэг. Matrix-т Neo бодол итгэлээрээ бодит байдлыг өөрчилж чаддаг. Жишээ нь бодолдоо би хүчтэй гэж итгэсэн үед тэр бөмбөгөөс зайлж чадна. Харин бодит амьдрал дээр бодол мэдрэмж чинь бодит үр дүнд нөлөөлнө гэсэн үг юм а. Жишээлбэл энэ хуулийг амьдралдаа хэрхэн ашиглаж болох вэ? Хамгийн ихэнд талархал. Өдөр бүр 3 зүйлд талархвал чичиргээ шууд өснө гэж үздэг байна. Миний хувьд энэхүү аргыг ашиглаж өглөө болон оройдоо нар сар дэлхийн ертөнцид өөрт байгаа бүхэндээ талархаж сүүргэж байгаа. Энэ нь ч миний амьдралд нөлөөлж байгааг би анзаарч байна. Та ч мөн туршаад үзээрэй. Дараагийн хууль татах хүчний хууль. Matrix-т Neo өөрийн хүссэн байдлыг итгэлээрээ татдаг. Жишээ нь хэрэв тэр би эцсийн хүчтэй болох болно гэж бодож чадвал виртуал ертөнцч түүнд захирагдана. Харин бодит амьдрал дээр ботал, итгэл, үнэмшилт, тулгуурласан үйлдэл амжилтыг татдаг байна. Товчхондоо та ямар энергийг байн бодож мэдэрч байна, тийм энергийг татдаг. Эерэг бодол, эерэг үр дүн, сөрөг бодол, сөрөг үр дүн авчрна гэсэн үг юм а. Дөрөвт холбоотой байдлын хууль. Дотоод ертөнц, гадаад ертөнц. Стресс, айдас дотор байвал бодитоор илэрдэг. Matrix-т Neo дотоод амгаланг олж байж л гадны хөлийг давах чадвартай болдог. Харин бодит амьдрал дээр дотоод бодол мэдрэмжээ зохицуулж сурах нь амьдралд эерэг өөрчлөлтийг авчирна гэж үзнэ. 5 дугаарт үйлдэлийн хууль. Зорилго биелэхэд зөвхөн бодох биш, үйлдэл хийх шаардлагатай. Matrix кинонд Neo зөвхөн бодохгүй, үйлдэл хийх хэрэгтэй байдаг. Жишээ нь моруудыг задалж, тулаанд оролцож, өөрийгөө болон бусдыг аврах алхмуудыг хийдэг. Харин бодит амьдрал дээр зорилго бодол төдийгүй, үйлдэл мөн хэрэгтэй гэдгийг та бүхэн мэдж байгаа хаа. 6 дугаарт тасралтгүй энергийн хууль. Хүний энерги байнга өөрчлөгдөж хуурдаг. Сөрөг энергийг ч эерэг болгох боломжтой юм. Matrix-т сөрөг орчныг эерэг болгох боломж олгодог.
Жишээ нь Нео занал хийл дайсныг ойлгож тэдний хүчийг давж чаддаг. Харин бодит амьдрал дээр сөрөг орчныг эерэг болгох хандлагад суралцах нь маш чухал юм а. 7 дугаарт шалтгаанд үр дагаврын хууль. Бүх зүйлд шалтгаан бий. Хийсэн бүх нь эргэж ирдэг. Karma is real гэдэг шиг ойлголт юм. Матрикст Нео хийх алхам бүр нь үр дагавартай. Жишээ нь зөв алхам хийх нь бусдын амнасыг авардаг. Харин бодит амьдрал дээр бүх үйлдэл сайн мууч үр дүнгээ өгдөг. Тухайлбал сайн ажилбал мөнгөтэй болно, гэхдээ биеэ хайрлаж анхаарахгүй бол эргээд эрүүл мэндээрээ төлдөг. 8 дугаарт компенсацийн хууль. Хэн үнэнч хөдөлмөрлөж сайн зүйл хийсэн нь заавал шагнагддаг. Матрикст Нео тууштай ажилласны үр дүнд виртуал ертөнцид хүчээ мэдэрдэг. Харин бодит амьдрал дээр тууштай хөдөлмөр үнэнч зам байдлыг авчирдаг байна. 9 дугаарт харьцуулалтын хууль. Бидний асуудал хүнд мэт боловч харьцуулж чадвал суралцах өсөх боломж юм. Матрикст Нео бусад сэтгэл зүйн туршлагуудтай харьцуулж амжилт алдааг ойлгодог. Харин бидний нийгэмд асуудлыг харьцуулж сурах нь алдаагаа дахин давтахгүй байхаас эхлэн амьдралын туршлагад суралцаж илүү дэвших боломжийг олгох хууль юм. 10 дугаарт туйлын хууль. Бүх зүйлд эсрэг тал бий. Сайн муу гэрэл харанхуй эсэргийг ойлгохвол бодит байдлыг илүү хянаж чадна гэж үздэг байна. Матрикст сайн ба муу, бодит ба виртуал бүх зүйл хоёр туйлтай. Тухайлбал Нео виртуалд амжилттай, бодит амьдралд эхэндээ сул дорой байдаг. Харин бодит амьдрал дээр сөрөг зүйлээс эсэргийг олж сурах нь тэнцвэрт амьдралыг өгдөг байна. 11 дугаарт хэмнэл цаг хугацааны хууль. Амьдралд өсөлт ба уруудалт улирал шиг мөчлөг байдаг. Сөрөг үе эхэлсэн шигээ мөн дуустдаг. Матрикст ч мөн Нео хүчээ олох хүртлээр өсөлт уналттай байдаг. Харин бодит амьдрал дээр өсөлт ба уруудалт байнгын мөчлөгтэй үедээ хүлээн зөвшөөрч сурах нь таталцлын хуулийг бүрэн ойлгосондоо тэнцвүүц юм а. 12 дугаарт хүндэтгэлийн хууль. Эрэгтэй, эмэгтэй энерги амьдралд тэнцвэртэй байх ёстой. Тэвчээр үйлдэл хосолсон үед үр жимс гардаг. Матрикст Нео зөвхөн хүчтэй биш, тэвчээр ухаанаарч амжилтанд хүрнэ. Харин бодит амьдрал дээр эрэгтэй хийх хүч, эмэгтэй тэвчээр ойлголт, энергийг хослуулах нь амжилт авчирдаг байх нь. Ийхүү эдгээр хууль, бодол, мэдрэмж, үйлдэл бүгдээрээ амьдралд хэрхэн нөлөөлж болохыг судлан хүргэлээ. Та ч мөн өөрийн бодол, мэдрэмж, үйлдэлээрээ дамжуулан амьдралаа өөрчилж чадна. Цаашлан эдгээр хуульд суралцаж өдөр тутамд хэрэгжүүлээрэй. Бичлэг маань таалагдвал лайк, subscribe дараарай. Дараагийн дугаараар уулзтлаа. Түр баяртай Vibe Queen Channel.